Дараагийн мэдээг танилцуулъя. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп цагаачтай асуудлаар илүү хатуу чанга бодлого баримтлахаар болсон байна. За энэ хүрээнд цагаач иргэдийг баривчлах албадан гарах үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд явуулах зарлигийг гаргасан байна. За энэ зарлиг гаргах болсон гол шалтгаан нь бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын цагаачдын талаар явуулж байгаа бодлогыг олон нийт эсэргүүцэх болсон. За үүнтэй холбоотойгоор орон даяар жагсаал цуглаан өрнөж байгаа. За энэ үүний хариу үйлдэл болгон энэхүү зарлигийг гаргаж байгаа юм байна. Truth Social хуудсанд бол өөрийн гаргасан постондоо Дональд Трамп холбооны бүгд агентлагуудыг түүхэнд бичигдэх хамгийн том бөөнөр албадан гарах хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд бүх хүчээ дайчлахыг уриалсан байна. За ингэхдээ Лос Анжелес, Чикаго, Нью-Йорк хотод гол анхаарлаа хандуулахыг үүрэг болгосон байна. За эдгээр хотод 6 дугаар сарын 6-наас хойш бичиг баримтгүй цагаачдыг хоморглон баривчлах үйл ажиллагаа явуулсныг эсэргүүцэн томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаалт зохион байгуулагдсан. Дональд Трамп жагсаал цуглааныг намжих зорилгоор цэргийн хүч ашигласныхаа төлөө хууль эрх зүйн болон бусад шүүмжлэлд өртөөд байгаа. За үүнтэй холбогдуулан Дональд Трамп энэ хүчин чармаалтын ард боломжтой бүх нөөцийг гаргахыг нийт засаг захиргаанд үүрэг болгосон. За мөн Америкийн дотоодын амгалан тавин байдлыг алдагдуулж буй хэнийг ч тус усад нэвтрүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ гэж амласан. За энэ зарлигынхаа хүрээнд мансууруулах бодистой тэмцэх газар цагаачл гайлын хяналтын алба зэрэг холбооны байгууллагуудад хандан та бүхэнд миний гуйвшгүй дэмжлэг байна. Одоо явж ажиллаа хий гэж бичсэн байна. За энэхүү постыг Дональд Трамп түүний бодлогыг эсэргүүцлийн шин давлгаа улс орон даяар өрнснөөс нэг өдрийн дараа бичиж гаргасан байна. 6 дугаар сарын 14-нд Лос Анжелес ахуулаад Нью-Йорк хотуудад хаан байхгүй гэсэн ийм хөдөлгөөн гарсан. Өөрөөр хэлбэл англиар No Kings нэртэй энэхүү жагсаал нь өнөөгийн ерөнхийлөгчийг бол эсэргүүцэх зорилготой. За мөн эдгээр жагсаал нь ерөнхийлөгчийн 79 насны өдрөөр буюу Америкийн нэгдсэн улсын бас армийн 250 жилийн ой зориулсан DC хотод болсон томоохон хэмжээний цэргийн парадтай давхцаж улс орон даяар өрнөсөн. За Юта мужийн Salt Lake City хотод No Kings жагсаалын үеэр буудалцсан болж нэг хүн бас амнасаа алдсан харамсалтай хэрэг болсон байна. За Трамп цагаачлалын албанд хандаж холбооны цагаачлалын албанд үзүүлэх тусламжаа хязгаарладаг хотуудад анхаарлаа хандуулахыг тушаасан байна. За эдгээр газруудын албан тушаалтнууд бичиг баримтгүй цагаачдыг хамгаалах холбооны хууль ёсны эрхээ хамгаалан тэмцсэн. За харин энэ орон нутгийн засаг захиргаа гэхээс илүү холбооны засаг захиргаа үүнд илүү анхаарал хандуулж тухайн бичиг баримтгүй цагаачдыг албадан гаргах болон баримтлах үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг Дональд Трамп уриалж байгаа. За энэхүү тушаал нь Дональд Трампын сонгуулийн кампанит ажлын үеэр амласан Америкийн түүхэндх гэмт хэрэгтнүүдийг албадан гаргах хамгийн том хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэсэн амлалтаа биелүүлж байгаагийнх нь нэг хэлбэр болж байна. 2024 оны Америкийн нэгдсэн улсын сонгуулийн кампанит ажлын үеэр энэ бодлого бол ихээхэн өргөн дэмжлэгийг авч байсан гэдгийг санал асуулга харуулж байгаа. За харин сүүлийн үед энэхүү албадан гарах хөтөлбөр нь хүрээний хувьд өргөжөж томорсны улмаас эсэргүүцэл улам бүр нэмэгдэж байгаа. За энэ шин тушаал нь Дональд Трампын засаг захиргаа цагаачлалын албаныханд фермерүүд, зочид буудал, зоогийн газар, махны үйлдвэрлэлүүд дайрах ажиллагааг төр зогсоохыг үүрэг болгосноос нэг өдрийн дараа гарсан гэдэг Reuters агентлаг мөн мэдэгдэж байна. За манай улсын хувьд бол монголчууд хамгийн их олноор оршин суудаг улсуудын жагсаалт Америкийн нэгдсэн улс 2 дугаар байранд бичигддэг. Монгол улсын 43.5 мянган гаруй иргэн Америкийн нэгдсэн улсын 200 орчим хотод ажиллаж байдаг юм байна. За хамгийн олон хүн байж ажиллаж амьдардаг хот нь Чикаго хотод 8 мянган орчим монгол иргэн амьдардаг. За тэгэхээр нөгөөтэйгөр Вашингтон DC-д 6 мянган орчим хүн оршин сууж байгаа. За мөн манай улсаас Америкийн иргэн болсон 3413 ногоон картай 9583 улс төрийн органд авсан 1252 суглаанд хоцсон 1065 цагаачилсан 35066 иргэн байдаг юм байна. Харин хууль бусаар 100000 орчим Монгол улсын иргэд ажиллаж амьдардаг гэсэн тоо байдаг. Гэхдээ энэ тоо нь бол багцаа тоо. Яг хууль бусаар хичнээн тооны Монгол улсын иргэн амьдарч байгааг бол нарийн гаргах боломжгүй байдаг юм байна. За Америкийн нэгдсэн улсын засгийн газар тэр дундаа холбооны засгийн газрын агентлагуудыг явуулж байгаа цагаачлалын эсрэг мөн тэднийг хоморглон баривчлах бөөнөр нь албадан гарах энэ үйл ажиллагаанд олон орны иргэд бол өртөж байгаа. За зарим талаараа манай улсын иргэдэд ч гэсэн энэ үйл явц сөргөөр нөлөөлөх боломжтой гэж харж байна.